Азийн хэвлэл мэдээллийн төвд тоглолтод оролцох тамирчидаа суужуулагчид хэвлэлийн баг урал хийлгэлээ. Монголын кикбокс тулааны спортын холбоо болон Мишель кикбокс төвөөс зохион байгуулж байгаа мэргэжлийн кикбоксын Монгол Улсын аврах цолын төлөөх энэхүү бооцод халз тулаан 2009 оны 2 дугаар сарын 15-нд буюу Нямгарагт UB Palace-ын Real их танхимд болно. Энэхүү тулаанд Мишель кикбоксын залуу тамирчин Төр хоёр Шандас Security болон Инага Дожогийн тамирчин Баттулгатай баггүй хэмжээний мөрөөдтэй халз тултахаар хоёр тамирчин гэрээгээ байгуулад байна. Өрсөлдөгчид өөр хоорондоо өмнө нь 2008 оны 5 дугаар сард өрсөлдөж төр хоёр оноогоор ялсан боловч энэхүү тоглолт маргаалтай болцсон мэлээ. Тулаан 3 минутаар 5 үе Канегийн дүрмээр зохион байгуулах төгөөд мэргэжлийн системээр шүүн явуулах юм а. Ялагч кикбоксч Монгол Улсын мэргэжлийн кикбоксийн дунд жингийн аврах цол бүс бооцооны мөнгийг биднээр нь гардан авах юм байна. Мөн энэвэр мэргэжлийн кикбоксчдын чансаагаа ахуулах 10 шилдэг тулааныг зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ тулаанд ур чадвар өсч яваад шилдэг залуу тамирчид оролцох юм. Төр хоёр 5 эрдэнэ компани Мишель кикбокс төвийн нэрийн өмнөөс тулдахул бүх тулаг комит сервис компани Шандас Security хамгаалалттай албаны нэрийн өмнөөс энэхүү тулаанд тоглоно. Энэ тэмцээн одоо ингээд цогж байгаад би баяртай байна. Ингээд 5 сард ингээд бас шүүгчдийн оноогоор бас ялагдсан. Бас унсан бөгч шалтгаан мод дүүгчээр би бас бэлтгэл муу байсан л да. Тэгээд одоо энэ удаагийн тэмцээнд бол бэлтгэл бол ер нь 100% хангагдсан байгаа. Тэгээд одоо аль болох хичээж тоглоно. Аль ялна. Одоо өнгөрсөн үеинд ялагдсан бол одоо даагааныхаа ялах л ёстой. Миний хувьд бол юу штэ би бөхөөгөө бол өөрийнхөө туршлагаар л одоо зөвлөж байгаа. Тэрнээс яг бөхөөгийн жинхэнэ одоо суур дасгалын ерөнхий дасгалын бол Японы иргэн Жакигийн мэрэгжилтэн Арэ Жуничи гэдэг багш маань яг гардаж хийлгсэн байна. Тэгээд тэр багшийн бэлтгэл маш сайн болсон байгаа. Тийм учраас ялна гэдэгт бол 100% итгэлтэй. 5 сар тоглоход би оноогоор ажилласан. Тэр тоглолтыг тэгээд их маргаантай болсон гэж үздэг. Тэгээд одоо энэ удаа бол эцэл шийдэгдэх байх гэж бодож байна. Бид нэр сүүлийн хэдэн сар бол нэлээд загвар ажиллалаа. Азийн орноор сурал тэмцээнд оролцлоо. Нэлээд эдийн тулаанууд оролцлоо. Самаа Монголд ирээд ч гэсэн бэлтгэл сургалт хөгжүүлж байна. Тамирчны бэлтгэл сургалт бол өндөр түвшинд хүрсэн ийм одоо байна. Тэгээ энэ тулаан бол сонирхолтой, өрсөлдөөнтэй болно хаа гэж бодож байна. Энэхүү тулааныг Тайландын мэргэжлийн кикбоксing бүтэц зохион байгуулалтанд ойртуулан зохион байгуулж байгаа. Энэ тухай мэргэжлийн кикбоксийн Тайланд улсад мөн саяхан туршлага судлаад ирсэн юм а. Тулааны ерөнхий ивент тэтгэгчээр Улаанбаатар Palace-ын Real танхим, ивент тэтгэгчээр 5 эрдэнэ компани Мишель тавилгын төв, Түмэн Техно, хэвлэл интернет үйлчилгээний компани, мэдээллийн ивент тэтгэгчээр TM телевиз, зууны мэдээ сонин Монголын мэдээ сонингууд ажиллаж байгаа тухай өнөөдөр хэвлэлийн баг хурлын үеэр бидэнд дуулгасан юм а. Мөн Монголын кикбокс тулааны спортын холбооноос энэ тэмцээнээс эхлэн цаашдынхаа бүх уралдаан тэмцээнүүдийг тамхины эсрэг урайндор зохион байгуулж явахаар шийдвэрлэжээ. Том мастер багш зааж яг гардаж бэлтгэлийг хангасан байна. Дугуй спортын Монгол